Хүн ер нь мөнгө олгоцмол улам шуналтай болоод байгаа шиг байгаа. Тэгээ шуналтай байж болно. Гэхдээ хүн чанартай байх хэрэгтэй гэж би боддог. Сая нэг 70 гаруй насны эмээ надад болж зөвлөгөө авлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр хашаа байшин дэлгүүрийг нь 10 жилийн өмнө соллуулад авцсан. 10 жил байшин бариагүй худал ярьж авсан. 10 жилийн дараа одоо болио гэрээгээ туслая, бичиг баримтаа авъя, тэнцэнэ 50 амгалан амьдрья гэдээ очихоор одоо танд бэлэн байр өгнө. Гурвсан гэрээгээ дахиад одоо байгуулъя гэж хэлээд он сар өдргөө гэрээ байгуулсан байна. Ирээд нөгөөх нь уншаад үзэхэл 5 жилийн дараа ашиглалтанд орох байрнаас өгнө гэж байгаа юм. Ингэж хүнийг хуулж болдго юм уу? 70 гаруй настай эмээ 5 жил болох уу? 5 жил боллоо ч гэсэн өнөөдөр 15 жил хүлээх ёстой юу? Өөрөөр хэлбэл зөв зүгээр л ажиллаж амьдарч байсан хашаа байшин дэлгүүрийн шуналтай барилгын нэгэн компани ашиг олохын тулд аавна та хашаа байшингаа чөлөөлүүлэгч гэж хэлээд явуулчихжээ штэ. Тэр эмээ 10 жил айлаар гэр хийж явж байна. Үүнийг яагаад энэ барилгын компанийн захирлууд бодохгүй байгаа? Тэд адилхан аав ээжтэй байх байлгүй дээ. Сая ирээд нулимс туслуулж байна. Би ч бас хоолой зангираад л тэгээ тань туслана гэж хэлээл гаргаал явууллаа. Хүн ер нь шуналтай байж болно. Гэхдээ хүн чанартай байх хэрэгтэй гэж би боддог.